Цусд сувг үзүүлж бай. Ахлах сургууль халлага. Америкийн нэгдсэн улсын Колорадо мужид орших Колумбайн ахлах сургуульд 1999 оны 4-р сарын 20-ны өдөр нэгэн аимшигт хэрэг гарсан юм. Согчид хамт олноор авахулсан энэхүү зургийн зүүн дэд болонд гартаа буу байран камер руу шагааж буй мэтэр поз авсан хоёр сурагчийг та бүхэн харж байна. Энэхүү зургийг авахулснаас ердөө хэдэн 7 хоногийн дараа дээрх хоёр сурагч болох Эрик Харрис, Дайлан Клеболт нар сургуульд аллах үйлдэн 12 сурагч нэг багшийг буудаж алснаас гадна өөр 24 сурагчийг шахтуулсны дараа хоёул амиа хорлсон аж. Энэхүү хэргийг үйлдсэн шалтгаан сэтлэн тодорхойгүй ч хэргийн дараа цуглуулсан мэдээллүүдээс үзэхэд дээрх хоёр сурагч сургууль дээрээ танхаа этгээдүүдэд байнга дээрлэхүүлдэг байснаас гадна тухайн үеийн Doom, Quake зэрэг буулцаантай тоглоомуудыг удаан хугацаагаар тоглодог байсан нь сэтгцэд нь нөлөөлсөн бололтой. Гэрийн хоригдол. 19-р зууны сүүл үед Францын нийгмийн дээд давхаргын айлын охин болох Blanche Monnier 25 наснда нэгэн хуульч залуутай хайр сэтгэлийн холбоотой болж гэрлэхийг хүсжээ. Харин түүний ээж охиноо ядуу хүнтэй гэрлүүлэхийг хүссэнгүй. Энэхүү зөрчил даймжирч улмаад ихэнд охиноо байшингийн дээврийн нэгэн жижиг өрөөндөө ганцаараа гин хорьсон байна. Түүний хаашаа алга болсныг өөр хэн ч мэдсэнгүй. 1901 оны 5 дугаар сарын 23-нд Парисын хүйс эхлэх байгууллагад нэрээ нууцлсан хэн нэгнээс тэрхүү хоригдлын талаар захидал ирснээр хөөрхий бүсгүй бүтэн 25 жилийн дараа суллагджээ. Энэхүү зургийг цагдаа нар түүнийг олох үед дарсан бөгөөд энэ үед тэрээр ердөө 25 кг жинтэй байсан аж. Түүний ээжийг баривчилсан боловч тэрээр удалгүй биеийн муудан нас барсан гин. Харин Монниер олон жилийн турш орчноос тусгаарлагдсан нар салхи үзэлгүй хоригдсны улмаас ухаан санааны хувьд асуудалтай болсон байсан тул сэтгцийн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэндээ 1913 онд нас баржээ. Төөрсөн. Украиний Одесса хотын хөрсөн дор дэлхийн хамгийн том газар доорх түнэлүүдийн нэг оршдог. 100-аад жилийн турш үйл ажиллагаа явуулсан гүний уурхайн үр дүнд үүссэн 2500-аад км түнэлийг 1980 онд засгийн газраас албан ёсоор битүүмжилж орц гарцуудыг битүүлсэн аж. Гисэн хэдиж эцэг их багш нарын хараа хяналтаас холуур эрх чөлөөтэй хөгжилдөх гэсэн залуус энэ нь саад болсонгүй. 2005 онд хэсэг залуусын үдшилэг зохион шинэ жил тэмдэглэжгээд гарахдаа нэгээгээ санаандгүй орхичихсан аж. Бусдаасаа салж төрсэн 19 настай охин 3 өдрийн турш харанхуй хонглоор бүдчин тэмтчиж явсаар амьсгал хураасан бөгөөд энэхүү зургийг түүнийг өгснээс 2 жилийн дараа аврах албаныхан зохицыг нь олох үеэрээ дарсан байна. Хөөрхий охин эцэс төгсгөлгүй юм дүргэжлэх түнэр харанхуй хонгил дундуур өөрийн амьсгаадах чимээнээс өөр энергийн дунд айж сандран явх үед түүний дотор ямар байсныг төсөөлөхөд ч аимшигтай. Шинэ жилийн зураг. Энэхүү зургийг Филиппиний улс төрч зөвлөлийн гишүүн агсан Рейналдо Дагса гэгч хүн 2011 оны шинэ жилийн эхний өдөр гэр бүлийн хамт гадуур баяр тэмдэглэн явж байхдаа даржээ. Зурганд түүний гэр бүлээс гадна өөр хоёр эрэгтэй гарсан бөгөөд нэг нь түүн рүү гар буу чиглүүлсэн байдалтай тод харагдана. Зураг дарагдсны яг дараа Дагса буудуулж унсан бөгөөд тэрээр эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа нас барсан байна. Алуурчдын нэгэн зөвлөлийн гишүүний шийдвэрээр баривчлагдсан ял хөдлөж байсан Арнел Бунафлор гэгч байсан бөгөөд үүнд ус сансан тэрээр шинэ оныг аллагаар эхлүүлэхээр шийджээ. Харин 35 наснда өөд болсон Рейналдо Дагсагийн амьд явхдаа хийсэн хамгийн сүүлийн үйлдэл нь өөрийг нь алсан алуурчин гэрэл зургийн хальснаа буулгасан явдал байв. Тас шувуу хүлээж байна. Өлсөж өгөхийн гэрмэгдээр байгаа бага насны хүүхдийг тас шувуу идэхээр хүлээж байгаа зургийг та бүхэн харж байна. Энэхүү зургийг Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын иргэн фото сэтгүүлч Кевин Картер гэгч хүн Суданд очиж тэндх өсвөлнгийн нөхцөл байдлыг сурвалжиж байх үеэр 1993 оны 3 дугаар сард дарсан аж. Зураг The New York Times цэнэнд хэвлэгдсэн даруйдаа дэлхийд даяар тархсан бөгөөд 100 хүмүүс саньны газар руу холбогдож зурган дээр хүүхэд дараа нь яасан талаар сэтгэл зохинол авлаж байсан гин. 1994 оны 4-р сард энэхүү зураг Pulitzer-ийн шагнал хүртсэн хэдий ч зургийн эзэн Кевин Картер дээрх зурган дээрх үйл явдал
өөрийн харсан үзсэн бусад аимшигт үзэгдлүүд болоод хувийн бусад асуудлуудаас болж шагнал авснаасаа ердөө 3 сарын дараа 33 наснда амиа хорлсон аж.